хичээлийн маань сэдэв дотоод сэтгэлийн амар амгалан. За тэгэхээр намайг танихгүй хүмүүстээ би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж, амьдарч, бас суралцдаг тийм нэгэн хүн байнамаа. За та нар мэдэж байгаа бол бид уцаарын мацаг гэдэг хичээлээ 2-7 хоног хийгээд өчигдөр дууссан ба тийм ээ. Тэгэхээр уцаарын мацаг гэдэг хичээлийн маань зорилго маань гэхээр бид ерөөсөө дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг ямиг олох гэсэн юм аа. Дотоод сэтгэлийн амар амгаланг олсноороо хүн гадаад ертөнцид яг тэр болж байгаа бүхэл үйл явдлыг яг дотоод сэтгэл чинь ямар вэ? Тэр чигээрээ хүлээж авдаг нэг сайхан талтай. Тэгэхээр би та нарт дотоод сэтгэлийн амар амгаланг бид нар өөртөө яаж бүрдүүлэх вэ? Дотоод сэтгэлийн амар амгалангаа яаж олох вэ гэдгээ хичээлээ нэг бяцхан бясалгалаар эхлэе гэж бодож байна. Нэг сайндаа 2-3 минутын бясалгал авах болно за. За тэгэхээр яах вэ? Та нар ингээд суудлын дээрээ тавтай суугаад өөр таалагдсан тийм тав тухтай байдлыг өөртөө ингээд бий болгоорой за. Завилж суух албагүй. Хэрвээ сандал дээр сууж байгаа бол аль эсвэл буудан дээрээ сууж байгаа бол хөлийн чинь өвдөг яг 90 градусын өнцөг үүсгээд уул чинь яг газар ингэж байрлаж байгаа хэсгээ сайн шалгаарай за. Бүх яг улаараа газарт байрлах хэрэгтэй. За тэгээд ингээд мөрөө хойш нь ингэж эргүүлээд хоёр далыг нийлүүлж байгаа байдалтай авчиад хойшоо ингээд мөрөө сул тавиад өгч. За яг энэ тохиолдолд яах вэ гэхээр бидний цулай дээрээс утас дээшээ татаж буй мэт байдалд байлгаж бидний нурууг игц тэгш байлгаж өгч байна гэдгийг өөртөө төсөөлөөрэй за. За эргэн тойрноо дахин нэг ажиглаж хараад тав тухтай байгаа хэсгээ дахин нэг баттгаж хараад хоёр гараа алгаар нь зүрхэн тушаа газар авчираад зүрхнийхээ цохилтыг мэдэгдэхүйц байрлалд авчираад нүдэ алгуурах нарийн зүрхнийхээ цохилтыг мэдрээрэй. Алгуурах нар амьсгаагаа хамраараа авч алгуурах нар амьсгаагаа амаараа гаргаарай. Одоо чиний бүхий л анхаарал зөвхөн чиний амьсгал дээр төвлөрч байна хэмээн төсөөлөөрэй. Ухаан санаагаа төвлөрүүлсний эцэст амьсгалаа хэвийн байдалд оруулж болно. Одоо чиний оюун бодол миний хэлж байгаа үгсээр зөвхөн төвлөрч байна хэмээн төсөөлөөрэй. Зүрхний цохилтоо мэдрэн инээмсэглэн миний хэлж байгаа үгсээр анхаарлаа төвлөрүүлэнгээ хэлж байгаа үгсийг минь аманда өөртөө дотроо даган хэлээрэй. Би амар амгаланг сонгож байна. Би хариу нэхээгүй хайрыг сонгож байна. Би алдахын айдасгүй итгэлийг сонгож байна. Би дотоод сэтгэлийн сонголт болох амар амгалан хайр итгэлээрээ дамжуулан гадаад ертөнд сулах хорвоо дэлхийг талархалтайгаар хүлээн авч байна. Баярлалаа амар амгалан хорвоо дэлхий минь.
Баярлалаа намайг хүрээлсэн хүнлэг хүн төрлөختөн минь. Баярлалаа мэргэн шийдэлд хүрсэн сонголтыг хийсэн өөртөө баярлалаа. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Амьсгалаа айжуухнаар авангаа нүдэ алхуурхнаар нээж яг одоо яг энд буцан ирж болно. За та нар юуг мэдрэв? Бид тийм ээ зүрхээрээ хорвоо дэлхийтэйгээ өөрсдийгөө холболоо. Зүрхэндээ байгаа шийдвэрээр хорвоо дэлхийдээ гаргаж өглөө. Энэ бол бидний дотоод сэтгэлийн амар амгалан болох хамгийн анхны алхам байсан юм. Энэ алхам